2024 онд цахилгаан эрчим хүчний хэрэглээний тарифыг өртөгт нь хүргэсэн. За харин эх оноос дулаан хангамжийн үнийг нэмэхээр ярилцаж байгаа юм байна. За манай улс цахилгаан дулаан эрчим хүчийг үйлдвэрлэхэд ашиглаж байгаа түүхийд тоног төхөөрөмжөө олон улсын үнээр авч за харин худалдаалахдаа хямдаар худалдадаг нь энэ салбарт хүндрэл дагуулж байгааг салбарын онцлоо. Энэ сэдвээр эдийн засгийн болон сэтгүүлч уянга та бүхэнд дэлгэрүүлэн мэдээлэл хүргэнэ. Баярлалаа үзэгчдээ өрөө мэндийг хүргэе. За тэгэхээр эрчим хүчний салбарын мэдээллийг та бүхэнд хүргэх гэж байна. Цахилгаан эрчим хүчний үнийг өнгөрсөн 2024 оны 11 сард бол нэмсэн. За энэ нь болохоор хэрэглээнээс шалтгаалсан нэмж байна. Хэрвээ хэрэглэгч их хэрэглэх юм бол тэр хэмжээгээрээ бол төлбөр нь нэмэгдэж байна гэсэн үг. Харин бага хэрэглэх юм бол за тариф нь бол бас бага дүнгээр бодогдож за хэрэглээнийх нь төлбөр бага гарна гэж бол тухайн үедээ мэдэгдэж байсан. За ингээд 2025 оны 7 сарын 1-ээс бол дулаан хангамжийн үнийг үе шатаагаар нэмнэ гэж хэлж байсан. За гэтэл өнгөрсөн засгийн газрын үеэс бол бас тухайн дулаан хангамжийн төлбөрийг нэмэхийг түр хугацаагаар хойшлуулсан. Тэгвэл 2026 оны 1 сарын 1-ний өдрөөс эхлээд дулаан хангамжийн үн тарифад бас өөрчлөлт оруулахаар ярилцаж байгааг албаныхан хэлж байна. Хойшлуулна гэдэг маань нөгөө энэ дээр хоримтлагдж байгаа л нөгөө алдагдлыг л нэмнэ гэсэн үг шүү дээ. Энийг юугаар нөхөх вэ гэдэг асуудал гарч ирнэ. Тэгэл улсын төсвөөр нөхнө гэдэг чинь эргээл улсын төсөв гэдэг чинь хэрэглэгчдийн карманаас л авч байгаа мөнгө байгаа. Тэгэхээр энэ дээр бол цаашд яах вэ гэдэг дээрээ бас нэлээд эдийн засгийн нөхцөл байдалтай хоёулдуулаад дүгнэлт хийж ажиллах байхаа гэж ойлгож байна. Нөө өртөгтөнд төхөөлөх л ёстой байгаа шүү дээ. Өртөгтөнд төхөөлөхгүй нэг юу гэдгийг 20%-аар 30%-аар ч гэдэг ч юм уу те. Тэгээл нөгөө алдагдал нь хэвээрээ байгаад тахаар бас хэцүү. За зөвхөн үн тариф нэмэхээсээ илүү эргээд зардал хэмнэх боломжийг энэ салбараас эрэлхийлж ажиллаж штэ те. Дулаан хангамжийн үн тарифын одоогийн мэдээллийг та бүхэнд хүрэхэд орон сууцны халаалтын хувьд бол метр квадратаас нь шалтгаалаад 1 метр квадрат нь бол 506 төгрөгөөр тооцоолдог. Мөн дээрээс нь ахуйн хэрэгцээний халаасан дулаан бас тусдаа ингээд тооцогддог. Энэ тариф цаашдаа 2026 оны 1 сарын 1-ээс өөрчлөгдөж магадгүй гэсэн үг. Энэ байгаа үнээс нь 2 дахин магадгүй нэмжиж энэ салбар алдагдaltaгүй ажиллана гэж бас албаныхан үздсэн байдаг. Эрчим хүчний яг сайдын багцын мэдээлэлээс харах юм бол 455 тэрбум төгрөг байна. Үүнээс 20 орчим хувь нь бол урсгал зардалтай, харин хөрөнгийн зардалт бол 80 орчим хувь нь явж байгаа гэдгээрээ онцлог юм байна. Энэ бол 2026 оны төсвөөс та бүхэнд харуулж байна гэсэн үг. 2025 оны 11 сард гэхэд бөөрөлжүүдийн цахилгаан станцын 2 дугаар ээлжүүл ашиглалтанд орох хүлээлттэй байна. Хэрвээ тухайн станц товлон хугацаанд ашиглалтанд орж чадах юм бол энэ өвөл 11-12 1 сард бол ямар нэгэн байдлаар цахилгаан дулааны эрчим хүчний хязгаарлалт бол хийхгүй байхаа гэж бас албаныхан хэлж байна. Энэ жилийн хувьд бол арай байдал арай гайгүй байгаа. За тухайлбал бөөрөлжүүдийн цахилгаан станцын 2 дугаар блок 150 МВт-ийн шишний хүүсэр за хугацаанаас 20 орчим өдрийн өмнө орохоор төлөв байдалтай байна. За 11 сая ихээр орно гэж хэлсэн бол 11 сарын дундуур орохоор төлөвтэй ажлын үүсгэл 90% явж байна. Хэрэг бөөрөлжүүд станц нэг энэ хэрчээр яваад ингээд ороод ирчих юм бол үндсэндээ 12 сард 11-ийн сүүлийн хагасд бол янз бүрийн хязгаарлалт хийгдэг. Эрчим хүчний салбарт бөөрөлжүүдийн цахилгаан станцаас гадна за яг хувийн хвшил хэрэгжүүлж байгаа Сэлэнг, Завхан аймаг, за мөн Говьсөнбөр аймагт бол төслүүд үргэлжилж байна. За харин Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг бол хятадын хөнгөлтөө зээлээр хэрэгжүүлж байгаа юм. Эрчим хүчний дотоодын үйлдвэрлэлийг их үүсвэрийн бүтцээр нь авч үзэх юм бол 90.5%-ийг нь дулааны цахилгаан станцууд бүрдүүлж байна. 2026 оны усын төсвийн мэдээллийг харахад ч гэсэн хувийн хвшлийг дэмжиж эрчим хүчний үйлдвэрлэлийг бол нэмэгдүүлнэ гэж тооцоолж байгаа юм байна. За эрчим хүчний хангамжийг тогтвортой, найдвартай, хүртээмжтэй болгож за үүний тулд дотоодын үйлдвэрлэлийг бол нэмэгдүүлэхэд онцгой анхаарна гэж төсвийн төсөлд оруулсан байна. За мөн эрчим хүчний үйлдвэрлэл дамжуулалт хэрэглээний бүх үе шатуудад шинэ технологи, инновацийг нэвтрүүлж үр ашгийг сайжруулахад бол онцгой анхаарна. За мөн сэргээгдэх эрчим хүчний их үүсвэрийг бол хөгжүүлэхэд бас онцгой анхааран ажиллах болно гэдгээ төсвийн төсөлд оруулсан байна. Цахилгаан эрчим хүчний үнийг 2024 онд нэмсэн. За тухайн үед бол бас инфляци тодорхой хэмжээний нөлөөлөл үзүүлээд иргэдийн орлого, за амжиргааны зардал тодорхой хэмжээний бас асуудал үүсгэж байсан. За энэ удаа 2026 оны 1 сарын 1-ээс дулаан хангамжийн үнийг бас нэмэх шаардлага үүссэн. За ингээд нэмчих юм бол за тухайн салбарын хувьд цаашдаа бас
одоо Улаанбаатар хот төдийгүй усын хэмжээнд ч гэсэн хүлдэх эрсдлээс сэргийлж шинэ тоног төхөөрөмжийн сэлгэлт хийх, за өргөдгөл шинжилгээ ажлууд үргэлжлэх боломж нээгднэ гэж бас салбарын үздэг. За харин иргэдийг бол одоо энэ чиглэлд илүү одоо төвчээртэй байх нь чухлаа. Яагаад гэхээр энэ бол зайлшгүй хийх шаардлагатай. Хойшлуулсаар байх тусам усын хэмжээнд магадгүй Улаанбаатар хотын хэмжээнд бол хүлдэх эрсдэл бол улам ойртно гэдгийг бол онцлон хэлж байсан юм а. Мэдээллийг та бүхэнд хүргэлээ.